Зяю айцхан бамбарнууд минь. Солонгос дуу сонсдгоо, солонгос кино үздэггүй, бүр солонгос хоол иддэггүй хүн гэж төдөө Монгол бараг л байхгүй бах. Тэгвэл энэ удаа дэлхийд дахна өмнөд солонгос улсыг хамгийн ихээр таниулж онцлогсон зүйл болох мэдээж K-pop буюу Korean pop урсгалын тухай нэгэн эвгүй киног ярихаар шийдлээ. 10-наас ч хүрээгүй байхаасаа эхсүүлээ тайзны арын бүжигч нэмэлт хоолой зэргээр бэлтгэгдсээр байгаад бараг 5-аас 15 жил бэлтгэгдэж байж хамтлагт хэлсэж ороод айдл болох карьераа эхлүүлдэг маш хатуу ертөнц. Тэгвэл энэхүү хүнд бэлтгэл ширүү өрсөлдөөн зэрэг бидний байнга л хардаг гой сайхан зүйлсийн ард K-pop-ын хар буюу нуугдмал талыг харуулах White Melody of Death киног 40K сав хүрснийхаа 2 дахь спешиал киногаар ярихаар шийдлээ. 2011 онд хийгдэж байсан энэхүү кинон тухайн үед Roly Poly, Lovey Dovey гэх дуунуудаараа K-pop жинхэнэ донслохож байсан Алдар Тиара хамтлагийн хам инжон тоглоснороо олонний анхаарлыг их татсан ба өмнөд Солонгосоос гадна Малайз, Сингапур, Хонконг зэрэг улсуудад гарan тухайн оныхоо өмнөд Солонгос улсын хамгийн их орлого ашигтай 30 киноны ч нэг болоод амьдсан байдаг. Яг тэгэхээр 40K сав хүрсний 2 дахь спешиал кино буюу 2 дахь бэлэг болох 2011 оны White Melody of Death кино руугаа орцгоё. Нэгэн шалгаруулалт буюу шоукейс дээр Pure гэх нэртэй хамтлаг үзэгчдийг жинхэнэ орилуулаад дуусгахад араас нь манай гол дүрийн хэд буюу Pink Dolls нэртэй хамтлаг маань гарч ирж буугаар кино маань эхэлнэ. Хамгийн жаахан бас хамгийн хөөрхөн гэгдэх Аран, гол вокалист буюу гол хоолой Jenny, гол рэпер болон бүжигчин Шинжээ болон манай киноны гол дүр болох хамгийн ахмад өмнө нь арын бүжигчнэр ажилладаг байсан хамтлагийн ахлагч Инжу. Энэ хамтлагууд нь аль бие ёсоор дебют буюу хамтлаг болох эхлэлээ хийгээгүй бэлтгэгдэж яваа залуу уран бүтээлчд гэсэн үг. Хөөрхий манай хэд алдаа мадагтай ч гэсэн хамаг бэлдсэн зүйлсээ үзүүлж байхад үзэгчд нь огт доошоодгүй ба бараг утас центрээ оролцож байгаа л дуусгадаг. Тэмцээний үр дүнч гарахад мэдээж л манай хэд сүүл мушигсан байхан тэр. Бүгд сэтгэлээр унсан байх ба манай Инжу зүгээрээ дахиад боломж олдно гэхэд нөгөө хэд нь манай ахлагч чих 50 хүн юм а хөгшин болохоор аргачихгүй үстэй гэж нэлээд зөвүүнээр хэлхэн тэр. Үүнээс гадна хамтлагийн вебсайт руу ч хөөрхий нэг ч хүн ороогүй л байдаг. Өнөө Jenny 12 ч манай агентлаг биднийг буруу зөв рүү явуулаад байх шиг байна да гэхэд агентлагийн захирал нь орж ирээд зад загнахан тэр. Од болох тийм амархан гэж бодоо юу? Энэ одод өгцгөө тэр дээр аваачаад хэр их хугацаа зарцуулсан гэж бодож байна. Тэр гэдэл загинж агаад маргааш хитүүлээ дахиад нүүн юмаа бэлд гэж хэлээд л гараад явдаг. Охтууд ч өө дахиад л нүүх юм уу энэ төр гээл жон хийж л харагдана. Маргааш нь ч болж манай хэд бүжгийн зал дуу бичлэгийн өрөө амралтын хэсэг гэдэл өөрсдөд нь хэрэгтэй бүх зүйлс нь багтсан. Ёстой л нэг хүслийнхаа байранда ирсэн байхан тэр. Охтууд ч баярлалдан өрөөнүүдийг үзэн явах ба энэ үеэр манай Инжу бүжгийн зал цэвэрлэн явахдаа толны арын шүгэнээс санаандгүй хит хитэн нэлээд эртний гэмээр перставк олхон тэр. Дээр нь White хэмээн бичснийг нь тоглуулж үзвэл нэлээд л бичлэг муутай гүйцээж амжаагүй гэмээр нэгэн дууны клип байх ба манай Инжууд дуу нь их л таалагддаг. Энэ үед нь захирал нь орж ирснээр чи хамгийн том нь бас хамтлагийн ахлагч нөгөө хэдэ харж хандаарай. Ер нь чамд их хариуцлага байгаа шүү л гэхин тэр. Манай Инжууч гайхан захирлаасаа ийм гоё өстөө та яаж олсон юм бэ? Та сүүлийн үед мөнгө муутай байсан биз дээ гэхэд захирал нь гол учрыг нь хэлдэг. Энэ студ нь 15 жилийн өмнө нэгэн баян хүний бас л ийм K-pop-ын од бэлтгэдэг студ байсан ба гал гарснаар хид хідэн хүн ч өнгөрч тэр дунд нь тэр эзэн баян хүн ч мөн өнгөрсөн л гэн. Харин тэр баян хүний хүүхэд болох Mr. Choi гэх хүн манай хэдэд энэ студийг өгсөн ба хариуд нь юу хүсэж байгаа нь ойлгомжтой биз дээ л гэн. Ерөнхийдөө бол тэр Mr. Choi манай Инжутай уулзахыг хүсэж байгаа спонсор л гэсэн үг. Манай Инжу би тэр үний царайгч хараагүй штэ гэхэд захирал нь чи мөрөөдлөө биелүүлж айдл болохыг хүсэж байгаа үстэй. Сайн бодоорой л гэхин тэр. Тэгснээ захирал нь нөгөө олсон перставкийг продюсертэй үзүүлэхэд продюсерт нь ч таалагдах ба хинийх нь гэдгээ мэдэхгүй ч үнийг нь манай хэд сэргээж дуулахаар болдог. Нийнхүү ажилдаа орж бүжгийн багш нь шин дуун дээрээ бүжгээ дэглэн үзүүлэхэд бусад охтууд өнөөхөл жон гэдгээрээ олон юм ярих ба манай Инжу зүгээр л энэштэй хэдүүлээ сайн бэлт хэрэгтэй л гэхин тэр. Энэ үед нөгөө Jenny 12 нь ч манай Инжуг иш арын бүжигчин байсан болохоор бүжигт сайн мэдэхгүй юм да. Ер нь ихчээ та нөгөө спонсороос ийм студ олж чадсан юм чинь дахиад мөнгө авч яваад илүү дээр бүжиг дэглэж олцгооч энэ төр гэдэл бүгд л ер нь хамтлагийн ахлагч буюу манай Инжуг огт хүндэлдэггүй бас хөгшин арын бүжигчин байсан гэдгээр нь илт гадуурхдаг нь харагдана. Назар манай Инжу их л зөөлхөн хүн байхаас гадна урдаа тавьсан зорилгоо тодорхой харчихсан тул дүү нартайгаа нэх хил ам хийдэггүй. Оройн болоход арын албанд нь ажилдаг хуучин бас бэлтгэгдэж байгаад болчихсон их л дотны ихчтэйгээ юм ярин суух ба манай Инжу ер нь ч болдог юм уу дөө гэхэд их чинь одоо хойшлох ирэх байхгүй штэ. Миний алдааг битээ давтаарай. Заавал амжилттай дебютээ хийж айдл болоорой гэж манай хүнийг овоо зоригжуулдаг. Нийнхүү дараагийн тэмцээн буюу нэлээд чухал шоукейс эхлэхэд нөгөөдөл нь бас л бүжиг ийм байна, тийм байна гэдэл гарах
байхгүй гэдэл балаархад манай энжүү овоо ахлагч хүн шиг энэ бидний сүүлийн боломж шүү гэдэл нөгөө хэдэ зоригжуулж байгаад тайзан дээр гардаг. Нинхүү тайзан дээр гарan нөгөө санаандгүй болсон White дууга өөрсдийнхөө шинчилснээ дуулахад харин ч нэг галыг асаахан тэр. Үзэгчт нь эднэр дахиад л ирчихсэн юм уу гэдэр гэдэл нэлээд дурамчхан байснаа бүгд л орилдоод хизээ заны л фэнүүчхэн болж эхэлдэг. Нинхүү интернет битүү манай эдийн мэдээгээр дүүрч хаа явсан газар нь Pink Dolls гэх бичиг барьсан өсвөр үеийнхэн бүчээл ёстой л нэг мөрөөдөл нь биелж эхэлнэ. Нинхүү дараагийн чухал ажилдаа ороход захирал нь орж ирэн одоо бид нар энэ эхний дуугаа дүрсжүүл цацаад хөгжмийн чартуудыг тэргүүлбэл рекламны санал болон киноны саналууд орж ирэхэд бэлэн байна. Тиймээс энжүүгийн санаандгүй болсон энэ дуу нэг уран бүтээлчин соло дуу байсан тул энэ дуун дээр та хэдийн нэг нь main artist буюу голлож дуулна хэмээн хэлэхэд охтууд шууд алалцаж эхэлдэг. Үндсэн вокалист Jenny дууга голлож дуулах юм чинь хоолойны чадал өндөртэй хүн дээр дээ гэхэд хамгийн хөөрхөн гэгдэх араан гол артист голдоо зогсох юм чинь хөөрхөн хүн байсан дээр дээ гэдэл ёстой жинхэнэ алаан эхлэхэн тэр. Хамгийн ихний мөн амжилтанд хүрэхэн тодорхой болсон дуу болохоор алаан болох нь ойлгомжтой л доо. Шинэ дууны фото зургийн ажил эхлэхэд захирлын хүсэлтээр Jenny голдоо зогсон голлох дуучнаар нь сонгогдсон White гэх дуун зориулсан цагаан хиймэл үсийг зүүх эрхтэй болдог. Үүнд нь нөгөө араан нь мэдээж л дургу байгаа нь илт харагдана. Jenny хөлрөх нэг тийм өвчнөтэй ба сандарсан үед нь энэ нь бүрл ихсдэг тул үүнийхээ эсрэг эмийг ууж харагддаг. Хоолой бичлэгийн ажил эхлэхэд нэгэн өргөлттэй өнгө авдаг хэсэг дээр Jenny нэлээд сандран битүү хөлөрчихсөн бүтэн сар уух эмээ нэг доор уучсан байдаг. Тэгснээ нөгөө эдрүүга энд халуун биш вэ нү? Би халууцаад байна. Бас хин нэгэн хоолой давхарлаж дуулаагүй үстэй. Надад давхар хоолой сонсогдоод байна гэдэл нэг тийм сонин айсан сандарсан шинжтэй л харагдана. Охтууд ч буцаад байрлаж байсан байрандаа ирэхэд яг л 2010 оны үед Солонгосын фэн охтууд битүү дагаж явж ёстой л нэг сүнсээ өгдөг байсан нь харагдах ба манай энжүү хоолой бичлэгийн өрөөнд бэлтгэлээ хийж буй Jenny дээр очин одоо болноо орой болчихлоо маргааш бэлтгэлээ хий хэмээн хэлэхэд Jenny ч эмнэлэг түргэгдэж нөгөө хэдэн Jenny хөлдрөлтийн эсрэг имээ хэтрүүлэн ууснаас боллоо хэмээн ярилцсан суув. Гарын усыг зурах өдрөлөө дуусаж орой болоход нөгөө хамгийн хөөрхөн гэгдэг араан нь давхраа оюулчихсан байх ба манай энжүүд ихчээ Jenny яагаад ингэчихв? Хин нэг уух юмд нь хор хийчихсэн юм болов уу гэдэл бас л балаа юм ярьж эхэлдэг. Манай энжүүч нэг тоолгүй гараад хоолой бичлэгийн өрөөнд ороо явж байгаа санаандгүй компьютерыг нь харуул хамтлагийнх нь вебсайтад нэгэн фэнээс нь Jenny-гийн эвгүй дүрс хэмээн мэйл ирсэн байх ба ороод харуул Jenny-гийн үзүүлбэрийн үеэрх бичлэгийг нь тастан авсан байх ба нэг л эвгүй цагаан устай юм шиг л харагддаг. Манай энжүүч нөгөө студийн ихчдээ үзүүлэн энэ миний санаандгүй болсон White гэх дуунаас болоод байгаа юм байх та гэхэд их чинь битгий юм балаа юм яриад вэ. Маргааш бэлтгэлтэй юм чинь эртхэн амраад аваа. Маргааш нь ч болж бүжгийн бэлтгэл эхлэхэд нөгөө хөөрхөн гэгдэх арааны давхраа хийлгэснүүд нь бүрэл нэг тийм сонин өрөвссөн байдалтай л харагдана. Энэ араан нь нөгөө гол бүжигчин болон рэпер гишүүн болох Шинжигээ өөр хамтлагийн бүжигчин байсан гэх зургийг албаар энэ тэндгүү нийтэлчихсэн байсан тул Шинжиж очин уурлаж шууд л үсэлцээд эхлэхэн тэр. Манай энжүүч ерэн загнаад салгахад хөөрхөн араан нь яадын би тэр зургийг цацсан. Наа Шинжүүч нь угаасаа миний гоо сайхны бүтээгдэхүүнүүд дотор ямарваа нэг юм хийсэн байна. Тэгээд л миний нүд бүр өрөвсөөд идэлчихсэн. Манай эмч надад гоо сайхны бүтээгдэхүүнээс болсон байна гэж хэлсэн. Та ийм юм хийхгүй. Jenny эмнэлэгт байгаа. Тэгэхээр наа Шинжиж чинь л намайг энэ дуун дээр гол артист болгохгүй гэж бас миний хөөрхөн царайнд атаархаад ийм зүйл хийсэн байх хэвээр. Jenny-г ч гэсэн хортуулсан байж магадгүй гэдэл орилон галзуу хүн шиг л аашилж эхэлдэг. Араан инхүү орилж байгаад л одоо Jenny байхгүй юм чинь би гол артист боллоо доо гэдэл уруул амаа бодон суухад 메인이야? Дууны видео клипний ажиллаж эхлэж зураг авал төр завсарлахад нөгөө чимээгүй байгаад байсан гол бүжигчин рэпер болох Шинжин захирал дээр очин би гол артист болохгүй бол тайзан дээр гарахгүй гэдэл төвчгнөж байгаад дарваатлаа алгадуулна. Jenny байхгүй эмнэлэг түргэгдсэн юм чинь нөгөө хөөрхөн гэгдэх араан нь гол артистаар сонгогдсон байх ба ганцаарчлсан зураг авалт эхлэхэд их л базаахгүй царайтай харагдахад манай энжүү чи зүгээр үү зураг авалтаа хойшлуулах уу гэхэд араан нь зүгээрээ ихчээ гэснэ гэхдээ л энд нэг л халуун байна да те гэдэл яг өмнөх Jenny-г хэлж байсныг
хэлдэг. Нинхүү арааны ганцаарчилсан зураг авалт эхлэхэд 야, 사람 있어요. 예, 지금 들어왔어요. Нинхүү эмнэлэгт Жэнигийн хажууд орон дээр араа нэмэгдсэн ба хэвлэлийнх нэг чимээгүй зохицуулах гэж агентлагийн бусад гишүүд бөөнлөн болно. Бүжгийн бэлтгэл эхлэхэд үлдсэн хоёр гишүүн болох манай Энжүү болон нөгөө гол бүжигчин Шинжи хоёр одоо хэн нь гол артист болох вэ гэдэл шууд л нууцхан өрсөлдөж эхэлдэг. Оройн болоход хамтлагийн вебсайтад дахиад л өмнөх шиг арааны эвгүй дүрс гэх нэртэй мэйл ирсэн байх ба ороод харвал тайзан дээрх үеийн арааны бас л нэгэн эвгүй дүрсийг тастан явуулсан байдаг. Манай Энжүүч нэг л юм биш байгааг сэжиглээд эхэлсэн тул энэ мэйлээр ирсэн Жэни болон арааны тасцсан бичлэгүүдийн дууг нь нийлүүлэн тэмдэглэж аваад үзвэл хитрхи халуун байна гэх үг бүтэх ба үнийгээ ч нөгөө студийн арын албанд ажилладаг дотны эгчтэй очин үзүүлдэг. Энэ үеэр нөгөө Шинжиж ирж та өөрийгөө гол артист болно гэж бодоогүй үстэй гэдэл хорон үг шидэж эхлэх ба ихэл сонин яг л өмнөх хоёр гишүүд чиг хөлөрчгсөн харагдана. Манай Энжүү энэ дуу нэг л биш байна гэхэд нөгөөх нь огт сонсолгүй би мейн артист болно гэдэл дараад байдаг. Нинхүү гол буюу мейн артист болно хэмээн нэгэнтээ шийдсэн Шинжи харанхуй шнөр ганцаараа зааланд бүжгийн бэлтгэлээ хийж байх үед маргааш нь ч болоход нөгөө студийн дотны их чинь хуучны сонингуудаас мэдээлэл олсон байх ба 15 жилийн өмнө агентлагийнхаа найдвар болсон маш авьяаслаг Жан Эбийн нэртэй уран бүтээлч энэхүү White гэх дууны гол артистаар сонгогдсон байсан ч гал гарснаар хөрөнгө оруулагч захирал болон уран бүтээлчдгээд маш олон хүн галж чатан өгсөн байдаг. Гэхдээ энэ галаас өмнө нэгэн арын бүжигчин хийж байсан охин амиа хорлсон гэх мэдээллийг ч мөн өгдөг. Энэ санаандгүй болсон White гэх дууны дуусгаж амжаагүй клипний гол артист нь тэр Жан Эбийн байсан ба бас л баян хөрөнгө оруулагчтайгаа уулзаад спонсор аваад гол артист болсон гин. Харин энэ White гэх дууныхын зураг авалтын өдөр яагаад ч юм хойшлогдсон ба яг дахин тавлсан өдрийнх нь өмнөх өдөр нь галгаарч маш олон хүн өгсөн гин. Үүнийг нь сонссон манай Энжүү тэгвэл энэ дуунд л нэг учир байна да. Нэг тийм хараалшгил юм болоод байна. Яг гол артист болсон хүмүүс араасаа биштэй л байна. Тэгэхээр одоо манай Шинжигийн ээлжин байх та гэдэл ярилцаж байхад хамтлагийн гишүүн Шинжийн нэг нэвтрүүлгийн зураг авалтанд урлагийн хүнд хэцүүгээс залхаад зүгтэж байгаа хүний дүр тоглож байх ба 지금 도망가고 있습니다. 꼬린 지점이 바로 눈앞에 있는 Нинхүү Шинжигийн ч нурууны ясны хугарч нөгөө хоёр гишүүнийхээ араас эмнэлэг рүү явах ба манай Энжүү бүр хямарчихсан. Одоо миний ээлжин байна да гэдэл сууж байдаг. Нинхүү нөгөө ихчтэйгээ студийнхаа продюсер дээр очин нөгөө мэйлээр ирсэн гэмтсэн 3 гишүүнийхээ бичлэгний дууг нь нийлүүлбэл энд хитрхи халуун байна гэх өгүүлбэр бүрддэг. Нэгдүгээр үгсүүд нь White дууны үгэнд мэдээж байсан тул араас нь ямар үг байж болох тухай дуунаас хайж эхэлдэг. Тэгснээр дууны дахилтаас нэгэн хэсгийг аваад реверс буюу ухрааж байгаад нийлүүлэн үзвэл There is
There is no face буюу царай байхгүй гэх үг бүрдэх ба манай хэд тухайн үед тэр Жан Ебин гэх артистийн зураг авалт нь хойшилсан шалтгаан магадгүй царай нь гэмтсэн ч юм уу нэг тиймэрхүү зүйл болсон байх хэмээн таамагладаг. Яагаад гэвэл арын энэ бүжиглэж байгаа охтуудаас бүгд л мейн артист болох хүсэлтэй тул аль нэг нь тэр Жан Ебиний царайг хорлон дараа нь санаатаагаар гал тавьсан байж магадгүй хэмээн таамаглан ярилцсан суудаг. Хамтлагийн 3 гишүүн нь бүгд бэрччихсэн тул одоо мейн артист нь мэдээж манай Энжүү болох тул юу болох бол хэмээн айж байгаад энэ болоод байгаа юмны зангилааг нэг мөр олохоор нөгөө студийг нь өгсөн өөртөө нь уулзахыг хүсдэг баян спонсортой уулзахаар очдог. Замдаа явж байхад захирлан чи яагаад гэнэт бодлоо өөрчлөө гэхэд манай Энжүү би мейн артист болж алдартай айдол болмоор байгаа учраас гээд л худлаа илчдэг. Нэгэн шөнийн клубын VIP өрөөнд орон суутал нэгэн залуухан залуу орж ирэх ба энэ нь нөгөө спонсор Mr. Choi байдаг. Өөрөөр хэлбэл Mr. Choi-гийн аав нь 15 жилийн өмнө одоогийн студийг нь эзэмшдэг байсан ба тэр гал гарах үед өнгөрсөн байдаг. Манай Энжүү 15 жилийн өмнө юу болсон тухай асуудал спонсор залуу нь нэг нэлээд авьяаслаг охин байсан. Дуугаа өөрөө зохиодог, бүжгээ өөрөө дэгэлдэг. Гэхдээ би нэрийг нь сайн санахгүй байна. Царай нь яагаад ч юм гэмтснээс болоод гол артист байх эрхээ алдан дараа 8 хорлсон санагдж байгаа хэмээн хэлдэг. Манай Энжүүгийн олж авсан мэдээллийн дагуу тэр Жан Ебин гал чатан өнгөрсөн гэдгээс нь зөрөөд байгаа тул өөр охин юм байх таа гэдэг их л гайхан суудаг. Спонсор залууч за альвэ асуух юм чин дууссан бол үндсэн ажилдаа орё хэмээн хэлэн хувцаа тайлснаар кадр солигддог. Юу болсон нь ойлгомжтой. Манай Энжүүч уулзалтаа дуусхан байранда ирэн бүжгийн заалтандаа уйлан суутал нөгөө цагаан үстэй Жан Ебин ч юм уу эсвэл өөр охин ч юм уу тэр охины дүрс харагдах ба тэр охиныг өөр хүмүүс тойрч байгаад нүрийг нь ирэмдэглснээр тэр охин гэрээслэл бичин гал тавьсан тухай өнгөрсөнд болсон зүйлс харагддаг. Үүнийг нь харсан манай Энжүүч шаланд байрлах арзайтагны тагийг юмар цохон нээвэл ард нь тэр охиныхон дутуу шатсан гэрээслэл байдаг. Ингэснээр манай Энжүү цагдаа дуудан тухайн гэрээслэлийг нь өгдөг. Нинхүү манай Энжүү ажлынхаа нөгөө ихчтэй тэр Жан Ебин гэх охиныг мөн байх гэд оршуулсан газар дээр нь очин ном уншуулад нөгөө перстокийг нь зургных нь урд тавиад биднийг дуугарч нь оролцсонд уучлаарай хэмээн хэлээд гардаг. Энэ үед Жан Ебин охины зураг шууд л цуурч хагардаг. Тухайн гэрээслийн шатааг үлдсэн хэсэгт миний өөрөө хийсэн дуу болон бүжгийг хүчээр авсан. Миний царайг ирэмдэглсэн. Тийм учраас би амиа хорлохоор шийдлээ. Хитрхи халуун байна гэх үгс үлдсэн байдаг. Яг л нөгөө өмнөх охтуудын хэлж байсан шиг хитрхи халуун байна гэх үг байхан тэр. Нинхүү 15 жилийн өмнө өнгөрсөн Жан Ебин охины сүнсийг гаргацсан тул одоо бүх зүйлс зүгээр болж манай Энжүү тэр White гэх дуугаар нь өөрийн соло карьераа эхлүүлдэг. Өөрийн артист нэрээч White болгож эхний White дуугаа клипжүүлэн цацснаар хамгаал чартуудаар тэргүүлж бүх мэдээгээр л гархан тэр. Нодохгүй болох Music Fever тэмцээний 200 дахь дугаар амжилттай оролцож 1-р байранд орвол хувийнхан дебют маш амжилттай эхлэх нэгээд бүх мэдээгээр гарч эхэлдэг. Энэ үеэр эмнэлэгт байх хамтлагийн 3 гишүүн нь чухаа орж бүгд л телевиз үзэж их л атаархсан шинжтэй л харагддаг. Студийн гадаа фэнүүд нь ч бужигнаад бэлтгэлийнх нь үеэр бөөн л мэдээний сайтууд ирэн ярилцлага авахд манай Энжүү үсээ зайруулчихсан байх ба ярилцлагандаа би энэ дууга бүгдийг нь өөрөө зохиож бүжгээ өөрөө дэгэлсэн. Миний тухай өмнө нь арын бүжигчин байсан гэдэг бол худал хуурмаг мэдээлэл. Одоо хувийн соло дебютээ хийх гэж байгаадаа маш их баяртай байна гэд л аваачдаг. Хэсэг хугацааны дараа хамтлагийн нөгөө 3 нь бүр хөөрхий хуучны поп дууны нэвтрүүлэг хөтэлдэг болчихсон байх ба манай Энжүү очин уулзахад мэдээж л нэлээд дургу байгаа нь харагддаг. Нөгөө хэдэн ч ер нь та биднийг хордуулад бүгдийг нь имлэг твтүүлсэн юм биш үү? Бас ярилцлага дээр яагаад дан худлаа хэлсэн юм бэ гэхэд манай хүн амаа мэдэрэ гэдэл өмнөхөөсөө хамаагүй илүү өөртөө ихтэй болсон байгаа нь харагддаг. Тэгснээ манай Энжүү халтур энтер олдохгүй санаа зовлгүй хэлээрээ би ядаж ардаа бүжиглүүлж болно шүү гэж хэлээд л гараад явчихдаг. Манай хүнийг хит их бие тоогоод байгаад ажлынх нь нөгөө дотн их чинь их л санаа зовоод хэлэхэд өөдөөс нь шууд л уурлаж эхэлдэг. Манай Энжүү нөгөө чухал тэмцээн болох Music Fever руугаа явах ба нөгөө их чинь ажил дээр очин энэ White гэх дууны өмнөх файл болон CD-нуудыг хайж байгаад White Original Song буюу дууны их хөвлбэрийг нь олон сонссноор нэгэн зүйлийг олж мэддэг. Мань нөхөр шууд л сандран дуу бичлэгийн студ дээр буюу нөгөө продюсер дээр очин нэгэн зүйлийг шалгахаар болдог. Энэ үеэр манай Энжүүч том машинд ёстой л жинхэнэ од төрхтэй нүүр амаа бодуулаад л тэмцээн лугаа явж байдаг. Нөгөө их чинь продюсер дээр ирээд нөгөө персток дээрх бичлэгийг удаашруулан дахин үзвэл явж буй дуу нөгөө Жан Ебиний амнаас зөрөөд байхан тэр. Инхүү энэ дууг анх зохиож дуулсан хүн нь тэр Жан Ебин биш гэдгийг нь мэдэх ба яг энэ үеэр хамтлагийн нөгөө 3 гишүүн нь нэг нь нэвтрүүлэг хөтлөж байх үедээ шал цэвэрлдэг хүчтэй бод суугаад угсан тухай мэдээлэл ирдэг. Продюсер нь нөгөө перстокны бичлэгийг ахин удаашруулан үзвэл тэр Жан Ебинийхэн царай огт ирэмдэглэгдээгүй зүгээр байсан тул шууд тэр дуу болон бүжгээ хүчээр булаалгаад царайгаа ирэмдэглүүлээд амиа хорлсон нь яг үнэндээ тэр Жан Ебин нь биш өөр хүн гэдгийг бүр баттхан олж мэддэг.
харагддаг. Энэ үеэр нөгөө их чинь шууд сая өгсөн хамтлагийн бусад гишүүд байсан студ руу залгаад над уусан бодис нь хүн уул халуун мэдрэх үү гэхэд цаанаас нь мэдээжтэй шал ариутгадаг маш хүчтэй бодис хэрвээ уул бүх дотор эрэхтэн чинь бараг хайлуулж чадаж байгаа мэт л халуун мэдрэгдэнэ. Химэн хэлснээр нөгөө энэ хитрхи халуун байна гэх үгний учрыг ч мөн олдог. Их чинь шууд л манай энжүү рүү залхан хараал дуусаагүй байна. Бас тэр Жан Ебийн биш байсан юм байна. Наа тэмцээндээ битээ оч аюултай шүү гэхэд манай энжүү би одоо л нэг бүх насаараа мөрөөдсөн карьераа эхлүүлж өөрийн дебютээ хийх гэж байхад та хүртэл ингэж байхдаа яадаг юм. Юу ч болсон хамаагүй би дуулна хэмээн хэлэхэд яг л өмнөх гишүүд шиг их л хүлэрсэн харагд. Ийхүү кадр солигдож 15 жилийн өмнө яг юу болсон тухай хэдүүлээ бодит үнэнг олж мэднэ. 15 жилийн өмнө яг одоогийн байрлал буй байранд нь байсан нэгэн агентлагт цагаан үстэй арын бүжигчин хийдэг их л авьяаслаг охин байсан ба энэхүү White гэх дууг өөрөө зохиож өөрөө бүжгийг нь тэгэлсэн ч тэр Жан Ебин гэх охин чи зүгээр л нэг арын бүжигчин байж өөрийгөө битгий их юмд бодгээд зохиосон дууг нь шууд л дээрэмдэж нүүрлүнд бодис цацсан ирэмдэглсэн тул хөөрхий охин шал ариутгадаг хүчтэй бодсон амиа хорлсон байдаг. Тэр Жан Ебинийн чимэл цагаан ус зүүн хулгайлсан дуугаа өөрийн болгон зураг авалтанд орох үед ард нь нэгэн илүү бүжигчин харагдаад байсан тул нөгөө охины сүнс ирснийг мэдэн зураг авалтаа хойшлуулсан байдаг. Нөгөө охины гэрээслийг олон шатааж байхад тэр охины сүнс нь гарч ирснээр гал алдаж студ тэр чигтээ гал давтан маш олон хүн өнгөрсөн харамсалтай үйл явдал болсон байдаг. Үйл явдал одоо үедээ ирэхэд манай энжүүр тайзан дээр гарахаа хүлээн суухад маш их халууцсан бүр хөлөрчихсөн байх ба тэмцээний нэгэн зохион байгуулагч орж ирэн за уран бүтээлч бол 8 бүжигчин гараарай хэмээн хэлдэг. Үүнийг нь сонссон манай энжүү юу вэ 9 бүжигчин байсан штэ гэдэл гайхаж байгаад гарах цаг нь болоод гарахад тэмцээндээ ч төрүүлж үзүүлбэрээ үзүүлэх цаг болдог. Өнөө хараад бүтэн дуусаагүй мэдсэн манай энжүү их л тухгүй үзүүлбэрээ эхлүүлэх ба манай энжүүч хөөрхий олны хөлд гიშгэгдэн өнгөрч нөгөө их чинь гуниглан караканы өрөөнд энжүүгийн цомгийг шатаан уйлан суухад гинтэл караканы дэлгэс дээрх дуу нь White хэмээн солигдсноор кино маань дуустдаг. Нөгөө охины хараал тийм ч амархан арилахгүй юм шиг байна. Ямар олон эргэлт, ямар их юм бодуулсан кино байва тий. Яг тэгээд ийм гоё киног санал болгосон бүх бомборнуудаа баярлаа. Саб газ өсөө цаашаага 50к, 60к, 70к гэдэл яваад ах юм бол спешиал болгоод ёстой л нэг алтан үеийн гоё кинонуудыг ингээд нэг нэгээр нь ярьж өгнө шүү. За. Тэгэхээр манайхан юу ихэ мэдж байгаа ш та тий. Саба дараа зүсгэлээ байж байгаарай.